Ховд аймаг дахь хөгжил политехник коллеж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ашигт мартамлын салбар дахь түншлэл суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт төсөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн охид хөвгүүдэд ажил мэргэжлийн боловсрол, ажил мэргэжлийн чиг баримжааны талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, тэдэнд ирээдүйн мэргэжил сонголтонд нь хэрэг болох үс мэргэжлүүдийг танилцуулах, ур чадвараа тодорхойлоход нь тусалцаа үзүүлэх мэргэжлийн боловсролын сургалтыг олон нийтэд сурталчлах үүднээс охидын өдөрлөг хөвгүүдийн өдөрлөгийг 2014 оноос хойш жил бүр уламжлалт болгон зохион байгуулж байгаа юм. Тэгвэл 2017 оны охидын өдөрлөг 11-р сарын 14-ний өдөр хөгжил политехник коллежийн хичээлийн 3 дугаар байр болон дадлагын газарт өрнсөн бөгөөд энэ удаагийн охидын өдөрлөгт Ховд аймгийн төвийн ерөнхий боловсролын 7 сургуулийн дунд ахлах ангийн төлөөлөл болсон 40 гаруй эмэгтэй сурагчид оролцлоо. Хөгжил политехник коллежид Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн мэргэжлийн боловсрол сургалт хэрэгжээд одоо 4 дахь жилдээ болж байна. За энэ хугацаанд болохоор манай нэг үйл ажиллагааны нэг чиглэл нь бол ажил мэргэжлийн чиг баримжаа байдаг. За ажил мэргэжлийн чиг баримжааны хүрээнд өнөөдөр манай сургууль дээр охидын өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Энэ охидын өдөрлөгт бол аймгийн төвийн 7 сургуулийн охид оролцож 8 мэргэжлэр одоо мэргэжлийг мэдэрч ажилбар хийж байгаа. За ач холбогдол нь юу юм бэ гэхээр хүүхдүүд бүлгээр ирж ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө авч одоо мэргэжлийг хэрхэн сонгох талаар одоо дэмжлэг авж байгаа бөгөөд мөн одоо 8 мэргэжлэр жижиг ажиллбаруудыг хийж байгаа. За энэ бүр ямар ач холбогдлоо гэхээр энэ өдөрлөг бол ер нь дэлхийн 16 улс хооронд явагддаг өдөрлөг байгаа. Эмэгтэй хүмүүс барилгын мэргэжлэр ажиллах боломжтой байдаг юм байна гэдгийг харуулах зорилготой. За мөн тухайн мэргэжлийн онцлогийг гараараа хийж одоо үзэж байгаа нь бас их ач холбогдолтой. Хамгийн чухал нь бол энэ мэргэжил мэдэрч байгаа үйл ажиллагаа гэж үзэж байгаа. За эндээс хараад охтууд бол мэдээж мэргэжлээ хэрхэн сонгох талаар одоо мэдлэгтэй болж байгаагаас гадна за энэ мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажил чинь яг ийм байдгийн байх шүү. Яг ийм мэргэжлүүдээр одоо мэргэжилтэн бэлтгэдэг юм байна. Энэ мэргэжил нь яг ийм онцлогтой юм байна гэдгийг бас олж харж байгаагаа чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Охидын өдрлийн хүрээнд эмэгтэй сурагчид 8 баг болон хуваагдаж цахилгаан, барилгын засал, чимэглэл, барилгын бетон арматур, модон эдлийн мужаан, хүнд машин механизмын оператор, сантехник, гагнуур, өрөө өгсрагч гэсэн мэргэжлүүдтэй танилцаж, мэргэжлийн багш нарын удирдлага зааварчилгааны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлан практик орчинд дадлах хийсэн юм а. Хүүхдүүдийг тог цахилгаан одоо энэ 220 380 одоо энэ өндөр хүчин чадалтай ажилладаг энэ тоног төхөөрөмждөр бол нэг их ажилуулахгүйгээр гэхдээ энэ тоног төхөөрөмж техник хэрэгсэл энэ болгоно бүгдийг одоо тайлбарлаж сурталчлах аюулгүй талаасаа одоо ер нь юу хүүхдүүд мэдчихэвэл зохих ёстой байдгийг энэ болгоныг бүгдийг танилцуулаад тэгээ хүүхдүүдтэй тодорхой хэмжээний одоо яг энэ удаагийн сургалт дээр бол бид нар ийм ахуйн хэрэглээний мах огтлдог мод хоол хотгодог ийм юу хийдэж байгаа. Хоолны махны мод хийлгэж охтуудаа одоо мэргэжлээ сонирхуулж байна л да. Ийхүү охидын өдөрлөгт оролцогчид практик орчинд ажиллаж үзснээр техник мэргэжлийн талаарх мэдээлэл ажил мэргэжлийн чиг баримжааны мэдлэгтэй болж байгаа нь уг өдөрлөгийн гол үр дүн гэж хэлж болох юм а.